эдгээр юу ямар үнэт вэ? Төгсгөлүүд нь чаркатай тэмдэг нэр агаад тэмдэг нэр агаад рихи добрый, хитрый, веселый, шпатный, лопий, здравый, модерный, ческий, хеский, немецкий, знатный, ладный, лохий, близкий. За тийм гол энэ дээр ингээд тэмдэг нэрийн төгсгөлүүд байна. Энэ дээр нь болохоор ски гэсэн төгсгөлүүдтэй тэмдэг нэр байна. За эдгээр тэмдэг нэрээс дайвар үүсдэг. Бидний өнөөдөр хичээсэн зүйл бол дайвар байгаа. За тийм гол ийм төгсгөлтэй тэмдэг нэрийн дайвар үүсгэхдээ төгсгөл нь ийм ээ болно гэсэн байна. Бас зөөлөн ээ. За энэ дээр бол төгсгөл нь урт ийтэй байсан бол энэ дээр чаркаагүй богино болсон байна. За яа. За эдгээр одоо тэмдэг нэрүүд бол оол зүйлээ болсон байна. За тэгвэл одоо энэ бидний өнөөдөр үзэх дайвар үүс байгаа. Арга заасан дайвар үүс. За рихлэ. За энэ хоёрын нөгөө юуг хандаа? Төгсгөлийн хандаа. Тийм. Тэмдэг нэр ямар үгтэй холбогдвол нэр үгтэй. Тэмдэг нэр үгтэй холбогдож холбоо үүсдэг тийм үү? Тэгвэл дайвар үйл үгтэй холбогддог. Одоо та нар маань чин хэлний одоо агшаа өгсөн өдөртний үг хэлэг болгон өргөн хэлэг үг хэлэг гэдэг өгүүлбэрүүд өгсөн шүү дээ. Математикаар цэвэрлэх тийм үү? Тэр өгүүлбэрүүд донд заримдаа рихли гэдэг үг гарч ирэл, заримдаа рихли гэдэг үг гарч ирэл толгой ирдэг байхгүй. Хүү юм ч одоо энэ чинь рихли тэгээ энэ тэмдэг нэр юм уу? Ямар үгсээ амиг үг юм бэ те? Тийм ба та нар одоо ойлгомжтой болж байгаа. Дандаа ийм төгсгөлтэй урттэй чаркатай байх мандаа тэмдэг нэр тэгмгуудаа тэмдэг нэр шиг өгнүүд маань ийм төгсгөлд болоод хэлсэн байх юм бол дайвар болт юм байна. Тэгмгууд та нар анзаарах юм бол эдгээр нь үүлэгтэй тэдгээр нь нэр үгтэй хэлсэн гэж байгаа. Жишээ үзэхээр ойлгомжтой. За тэгвэл бүгд уншия. Рихлэ. Хитршэ. Веселэ. Одоо эдгээр цэжлээс ингэж хөрдөг. Утгын хувьд рихлэ хурдан сайн ухаантай хөгжилтэй. Утга нь яг ижилхэн тэмдэг нэр хортон явж байгаа. Дөрвийн хувь бичгийн хэлбэр тийм үү? Одоо ингэж ийм хэлбэртэй харагддаг гэсэн. За шпатне, лопе, модерни, чески, ловин чески гэж ярьдаг гэдэгсэн тийм үү? Ловин гэдэг чинь саний бидний үйл үг одоо цаг дээр тийм үү? Би ярьдаг. Тэгвэл чески чехээр ярьдаг гэдэг үйл талбарч байгаа. Тэгвэл чески чиновик. Зэрэг чески чиновик юм бол чех хүн. Нэр талбарч байгаа хүн гэдэг чиновик намастрономи нэр үг. Тэгвэл ловин чески гэдэг нь чехээр ярьдаг гэдэг үйл талбарч байна. Тэгвэл энэний төгсгөл нь чаркаа. Энийг ангаа. Бичиж ангаас бичиж авах шүү. За хески немецкий, за, ладно, лохо, близко. За, одоо эдгээр тэмдэг нэрсүүд болохоор дайвар үүсгэхдээ ингэж үүсдэг гэсэн. Эдгээрийг бусад одоо тэмдэг нэрүүд нь яаж үүсдэг юм болоо гэж толгойгоо одоо хандаад хэлэхгүй. Багшаа огсон байгаа эдгээр жишээнийг автоматар хийлгээд авах гэсэн. За, тэгвэл бүгдээ одоо дарч цаашаа явъя. За, одоо бидэнд 10 өгүүлбэр өгсөн байна. Дасгал ажил хийхээр. Эхний хэсэг нөгөө дайвар мас тэмдэг нэрээс үүсэж байгаа учраас тэмдэг нэрүүдээ хэлээ өгчөж байгаа байхгүй. За тэгвэл документын адjective бүрний хэлбэр юу? За тэмдэг нэр байх уу, дайвар үг байх уу гэдгийг нь нөхөж чирээ гэсэн байна. Тэгвэл аль өгүүлбэр дээр нь тэмдэг нэр авахгүй, аль өгүүлбэр дээр нь дайвар үг авахгүй гэдгээ